Энэ нэгдүгээр асуудал манай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрхтэй яалтч налахын иргэдтэй холбоотой тэр хүүхэд дайруулсантай холбоотойгоор Баянзүрхийн дочоо орчимд нэг хоёр хурц харуулж игээ хийсэн тэр нэг зам дээр. Уулын налахын зам Баянзүрх хоёрын зам бол нь олон улсын чанартай хурц харуулж хийсээ илүү энэ зам дээгүүрээ ингээд явган хүнийхэн замыг шийдэх ингээд шийдэжгүй. Энэ одоо өвлийн хувьд бол маш хүнд байдалд орно. Энийг хариуцж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүд нь одоо хүүтрээгүй байхад одоо тэр хурц харуулгачийг гаргахын нөгөө зогсох хооронд л одоо том тэрэгнүүд араас орж ирж өгдөг мөрөхийн асар их өдрөлгөө аваар гарч байна. Энэ бол хурц харуулгачтай зам биш шүү. Одоо цас орохоор энэ бүр хүндэрнэ. Бүр хүүхэд дайруулах битгий хэл юм болно гэдгийг бол та бүхэнд хэлмээр байна. Хоёрдугаар энэ алсын дүүргүүд дээр байдаг нэг зовлон налах одоо жишээ нь өөрсдийн одоо дотоод замаа яа игээд давс бодисныхаа асуудлыг арай гэж хүргэж ядаж хахад том дарга нар сайд нар явах болохоор тэрэлжийн даваанууд за энэ улсын чанартай замууд дээр бид нар хамаг жоохон авсан бодис давсаа цацаа дуусгачдаг. Тэгээ энэ зам тээврийн яамтай ер нь бол ойлгож байна. Ад заануудын ажлыг хийхгүй бол бид нар бол одоо өвөл одоо яг энэ төмөр төлөөлөгчтэй адилхан бас утсаа авдаг хүний хувьд одоо шөнө оройгоо дуудагдаад том автобуснууд ингээд тэрэлжийн даваан дээр чинь гарч чадахгүй нэгэ дандаа дарга нар загнадаг. Тэгээ энэ бол хамаг бодисоо бид нар тийшээ цацаад дуусчихдээ шүү. Тэрийг бас манайхан бас ойлголцож байгаарай. За тэгээд эцэст нь энэ чулуун зам манай түрүүн энэ инх чангалын төлөөлөгч ярьж байна. Зам төв манай энэ замын хөгжлийнхэн бол үнэхээр сайн ажиллаж байгаа. Энэ гэхдээ зас орохоор нөгөө түүхийдээ ажиллажд эсвэл одоо аж ахуйн нэгжүүд маань нөгөөд явгууны чулуун замын чинь зас цэвэрлж байгаа нэрийн дор зохиод бүгдийг хаглаад дуусгачихгүй. Нүдний цэцгийн мэт хайрлаарай. Үлээлэгдэг юмараа цэвэрлж тодорхой хэмжээний журам юу гаргахгүй бол одоо энэ чулуун замуудын нэг зовлонтой юм нь өвөл цас орохоор нөгөө хүмүүс маань гараад бүгдийн цөмцөм зохиод цас цэвэрлж байгаа нэрийн дор юу ч үгүй хаглаа ячдээ шүү. Тэгээ энэ дээр бас таад маань анхааруулж хайрлаарай гэдэг хэлсэн. За Аян-Баяр төлөөлөгчийн асуултанд тайлбар өгье хотын дарга. За Аян-Баяр төлөөлөгч санал хэлсэн манай эрд юуны баян багангайханд саналууд хэлээд идэг энэ налах адцаа багнуур адцаа гэдэг энэ байгууллагуудыг зам тээврийн яамд хариалагддаг. Тэгээ би 2025 оны 8 дугаар сард зам тээврийн сайдад алдан бичиг хүргүүлсэн. Энэ танаа адцаанууд яг одоо ингээд үндсэн ажлаа хийхгүй байна. Тэгээд нийслэлийн төсвөөс, дүүргийн төсвөөс ямар ч зориултгүйгээр бид нар нэмэлтээр одоо энэ зам цэвэрлэгийн арчилгааг хариуцаад байна. Ялангуяа энэ одоо зүүн чиглэл төрийн өндөрлгүүд явах, гадны зочин төлөөлөгчдийн дээр явах бүх үед дандаа налах багнуур дүүргийнхээ өөрсдөө энэ дүүргийн төсвийн хөрөнгөөр энэ зам арчилгаа цэвэрлэгийг хариуцаад байна. Энийг хэдүүлээ нэг талд нь зөв талд нь гаргая. Энэ налах хадцаа, багнуур хадцааг нийслэлийн өмчт болгож шилжүүлж өгөөч. Тэгээ бид нар өөрсдөө хариуцаад явъя гэсэн чинь зам тээврийн сайд яамны нэг газрын дарга эмэгтэй намайг өгсөн хойно энийг шилжүүлж аваарай гэдэг ийм хариултыг өгсөн. Одоо би тэр эмэгтэйгийн нэрийг хэлээд яг уу. Өөрөөр хэлбэл энэ манай яамдуудын үндсэн арга барил бол ерөөсөө яг нөгөө хуучин тогтолцооноос салдаггүй, юмыг шинчилдэггүй. Тэгээ яг одоо өөрсдөө томилсон хүмүүсийг байлгах сонирхолтой юм байдаг. Зам тээврийн яамны нэг газрын дарга эмэгтэй налаа хадцаа, багнуур хадцааг одоо нийслэл авнаа гэвэл намайг өгсөн хойно аваарай гэдэг ийм хариулт хэлсэн шүү. Би энийг бас төлөөлөгч нартаа бас хэлье. Тэгээ энэ ажлаа хийдгүү ингээ оронтой бөгөлдөг. Тэгээд нийслэл улсаас тодорхой хэмжээний замын сангаас төсөв авдаг. Техник тоног төхөөрөмжийн нэг шинжилгүй. Байсан тоног төхөөрөмжүүдийн баруун аймагуд руу нэг сайд шилжүүлээд авцсан сурагтай байлээ. Ингээд техник тоног төхөөрөмж юу ч байхгүй. Тэгээ нэг ийм байдалтай тэгээд ажлын хот хийдэг нэг ийм нөхцөл байдал байгаа шүү. Би хотын дарга болсноос хойш энэ салбарын яамтай холбоотой харилцаанууд дээр нэлээд өөрчлөлт гаргахыг хичээж ажиллаж байгаа. Одоо нэлээдгүй яамтай бид нар бас асуудлаа өөрсдөө бие заад шийддэг төвшөнд очсон. Одоо зам тээврийн яамтай бол бид нар 2-3 харилцааны асуудал байгаа. Нэг нь юу гэвэл энэ хотыг тойрсон энэ адцаанууд байгаа. Одоо энэ шинэ нисэх онгоцны буудлын замын арчилтыг Төв аймгийн адцаа хариуцсан. Одоо ан цав хагарлууд гарцсан байл. Одоо энэ дээр одоо л нөгөө засвар шинжилгээ ажлууд хийж явахгүй бол дараа нь асар хэмжээний зардлууд гарна.
За зүүн тийшээ налахын зам ямар хуу байгааг одоо бүгд мэдж байгаа. Урагшаа Багангаан зам ямар хуу бүр тамийн болчиход байгаа бүгд л мэдж байгаа. Багнуурын зам ямар болцсон. Энэ ад заануудын ажил. Гэтэл бид нар хот яалтчгүй энэ нутаг дэвсгэр дээр нь байдаг учраас дүүргүүд ингээ хариуцаад яваад байдаг нэг ийм нөхцөл байдалтай зовлон байгаа шүү. Хоёр дахь нь зам тээврийн яамтай бид нар бас холбоотой асуудлаар хүсэл тавьсан. Энэ юу гэвэл энэ Улаанбаатар хотод нийтдээ нэг 805 мянган тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийг бүгдийн зам тээврийн яамнаас тусгай зөвшөөрөл олгосон онцлогооны төвүүд хариуцж байна. Эдгээр дээр бид нар ядаж давхар хяналт тавихгүй болохгүй байна. Өнөөдөр 5-10 төгрөг өгөөд аваад авч өгөлцөөд машины онцлогоо дарддаг ийм бизнес цэцгэлээд байна. Үүнээс болоод Улаанбаатар хотын агаарын бохирдол буурч өгөхгүй байна. Нийт агаарын бохирдлын 30 орчим хувийг тээврийн хэрэгслээс гарч байгаа. Тээврийн хэрэгслийн яндангаас гарч байгаа азотын одоо дутуу эсэл гэдэг энэ химийн хортой бодис өнөөдөр энэ агаарын бохирдлын 30% бүрдүүлж байгаа. Гэтэл өнөөдөр энэ зөвшөөрлийг зам тээврийн яам гээд байгууллагаас олгосон онцлогооны төрийн болон хувийн хвшлийн хэдэн байгууллагууд хариуцдаг. Тэгээ бид нар бүр арга ядаад ийм бичиг явуулсан. Нүүрсэн яндантай хайбрид хөдөлгүүртэй автомашины нүүрсэн яндан дээр нь тухайн автомашиных нь улсын дугаарыг төмрөөр шивж бие биендээ сольж тавихгүй байя гэдэг ийм бичиг явуулсан. Одоо энэ хэрэгжиж байгааг үү? Одоо ингээд сая зам дээр бид нар хяналт шалгалтуудыг гаргаад үзэхээр явж байгаа автомашинуудын дийлэнх нь өнөөдрийн Монгол улсын нөгөө стандарт хөлцөх хэмжээнд хангахгүй ийм тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгэхээр цаашид бид нар энэ хотыг эрүүл аюулгүй орчинд амьдруулъя, аятайхан замаар харгуугаар зорчуулъя, дээр нь агаарын бохирдлыг бууруулах бол нэгдүгээр стандарт, хоёрдугаарт яамдууд өөрсдөө энэ аж ахуй үйл ажиллагаа эрхэлдгийг болоод хотод хариуцах юм энэ хотод нь шилжүүлж өгмөр. Сая төмөр төөмө төлөөлөгч бас хэлж байна энэ техникийн нөхцөл, дулааны техникийн нөхцөл, цахилгааны техникийн нөхцөл авах гэж өстой тамаа цайж байна гэдэг. Гэхдээ 1984 оноос хойш нэг ч шинэ их усүр бариагүй юм чинь. Одоо байгаа нь ар үрийн хаалгаар техникийн нөхцлүүд нь олгогдоод дуусчихж байгаа. Тэгээ нөгөө олгогддог зөвшөөрлүүд нь эрчим хүчний яамны харьяа байгууллагууд дээр байдаг. Өөрөөр хэлбэл би хотын иргэдэд хандаж хэлье. Энэ ус дулааны цахилгааны техникийн нөхцөл, дулааны техникийн нөхцөлийг өгдөг байгууллага нь эрчим хүчний яам шүү. Уг нь хуулинд өөрчлөлт оруулсан. Цаашид бид нар одоо нэгэнд хот өөрийнхөө дулаан хангамжийн асуудлыг өөрөө шийддэг болыг өвл өөрөө их усрүүдэд хариуцъя, өөрөө их усрүүдэд шинжилье, өөрөө түүндээ тохирсон тарифа тогтоож явъя гэдэг л энэ зарчим байна. Ингэжээж асуудал эрүүлжиж одоо явна гэдэг ийм зарчим. Багнуур Аззаа, Налах Аззаа хоёр дээр бол тийм хариулт би сонссон шүү.